болрын үйл ажиллагаа өмнөх шигээ биш болсон ч одоохондоо ном сайн харагдаж байгаа үед илрэх шинж тэмдэг нь ойрын болон холын зайд хараагаа хурдан шилжүүлэхэд хүндрэлтэй болох юм. Мөн ойрын зүйл дээр удаан төвлөрөх чадвар буурдаг. Энэ үед маш жижиг бичигч гэсэн сайн харагдахч 30 минут орчим хар гэвэл харж чаддаггүй. Гэхдээ ийм өөрчлөлтүүдийг хүмүүс ихэвчлэн анзаардаггүй. Учир нь болрын үйл ажиллагаа баг багаар муудсаар байдаг. Харин юу вэ нүдний хөвшрөлт юм байх таа гэж бодогдох үе нь хараа мэдэгдэхүйц муудаж эхлэх үед л илэрдэг. Пресбиопи буюу нүдний насжилтыг урьдчилан сэргийлэх боломжгүй. Энэ нь байгалийн явц тул хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэхдээ болрын хөвшрөлтөөс гадна нүдний хөвшрөлтийг хурдсадаг олон хүчин зүйл байдаг. Жишээлбэл хит ягаан туяа нь болор царилтын шалтгаан болохоос гадна насжилттай холбоотой шар толгоны өөрчлөлтийн нэг шалтгаан болдог. Тиймээс нар маш хурц үед нарны шилт зүүхэн зүйтэй. Мөн цэнхэр гэрлийн хамгаалалтын шилт зэрэг нь нүдний эрүүл мэндэд тустай. Мөн нүдний нэмэлт витамин уулаа гээд шууд ойрын хараа сайжирна гэсэн үг биш, шар толгоны өөрчлөлт болно. Нүдний хөвшрөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийг урьдчилан бууруулахад тусалдаг. Тиймээс нүдний тижээллэг бэлтгэлийг тогтмол хэрэглэх нь зүйтэй.